Хамгийн чухал зүйлс нүдэнд үл үзэгдэнэ гэж. Өнөөдөр ярих The Little Prince буюу Бяцхан унтааж ном бол 300 хэлээр орчуулагдаж хүн төрөлхтний хамгийн их уншсан номоор Библи Карл Марксийн Капиталын дараах буюу 3-т ордог. Өөрөөр хэлбэл хамгийн их уншигдсан зохиолын ном гэсэн үг. Одоогоос 81 жилийн өмнө бичигдсэн энэ жижигхэн зохиол яагаад арьс түндэсэн? Хэл, шашин соёлыг давж өнөөдөр Монгол цугаа бий сонгож байгаа гэдэг хариултыг хамтдаа тайлъя. Зохиолын ном учраас үйл явдлуудыг товчхон тайлбарлаад тус бүр дээрх зохиолчийн мессеж болон сэтгэлдээ хуваалцах байдлаар яриагаа өрнүүлэе гэж бодож байна. Мөн би энэ номыг сая Япон яваад ирэхдээ Япон хэл дээрээс уншсан болохоор Монгол байгаа орчуулгаас өөр гэдгийг анхааруулсан зүг байх. Эхлээд зохиолч маань нэлээд сонирхолтой хүн учраас түүний талаар хэсгээ ярив. Антоно ду Санкт-Экзюпери бол 1900 онд төрсөн. Нэрнээс нь ахуулаад Франц хүн гэдгийг та бүхэн гадарсан байх. Францд нэрэндээ дүү гэдэг үг орсон байвал язгууртан гаралтайг илэрхийлдэг. Нэр нь нэлээд урт учраас цаашаа түүний хочолох Сантекс гэдгээр нь дуудаад явъя. За Сантекс жоохон байхад нь түүний амьдарч байсан гэрээс дугуугаар ердөө 15 минутын зайтай газар онгоцны нислэгийн талбай байдаг гэж. Тухайн үед бол онгоц нээлттэй хийгээд огт удаагүй байсан. Ах トゥ Райт 1903 онд буюу түүний 3-тай байхад нь онгоцыг зохион бүтээсэн. Усууд бол мэдээж тухайн үед цэрэг зэсийн үед хэн төрүүлж онгоц хөгжүүлэх вэ гэдэг дээр уралддаг байж. Ялангуяа Француудын хувьд бол бусад улсуудаас илүү хурдан нэг алхам төрүүлж нисдэг онгоцыг хөгжүүлж байсан бөгөөд Франц жаалуудын хувьд бол онгоцны нисгэж болно гэдэг нь бүр хамгийн түгээмэл мөрөөдөл байсан. Сантексийн хувьд ялгаагүй байсан бөгөөд тэр 12 наснда нисэг шахнараас гуйж ээжээсээ зөвшөөрөл авсан гэж худлаа хэлээд амьдралдаа анхны удаа тэнгэрт ниссэн. Энэ үеийн дурсамж, догтлол түүнийг хожим онгоцны нисгэж болоход хүргэсэн. Төд удлаг дэлхийн 1-р дайн эхэлж дайнаас хол гэдэг шалтгаанаар Швейцарийг сурвалж суралцаж энэ үеэр анх уран зохиолд дурлах болсон гэгддэг. Түүнийг сурж байхад буюу 1921 онд цэргийн дуудлага ирээд Сантекс ямар ч эргэлзээгүйгээр агаарын цэрэгт илсэж онгоцны нисгэж болсон. Дайны дараач тэнгэрт нисхийг хүсэн агаарын шудангийн компани нисгэж шингээ энэ үеэр өөрийн анхны зохиолоо бичсэн. Тэр зохиолоо нийтлээд удаагүй байхад л дэлхийд дахина алдартай зохиолч болов. Сантекс тэнгэр дээрээс шувуугийн нүд шиг өндрөөс хүмүүсийг ажиж байгаль дэлхий энэ бөмбөрцгийг мэдэрснээр бусны харж чаддгүй үнцгийг гаргаж ирдэг байсан түүний уран зохиолын авьяас нэмэр болсон байж магадгүй. Тэр өдөр нь онгоцны жолооны урд барьж оройн үзэг бал барих ийм амьдралыг туулсаар агаад 1935 онд хөлийн гимтлээс болоод Сахарын хөнгүү зөлд газарчдаг. Хүн болгон түүнийг өгсөн гэж бодсон боловч 3 хоног цөлийг явган гатлаад амьд гарсан түүхтэй. Энэ явдлаас сэтвлээд 8 жилийн дараа өнөөдөр ярих The Little Prince-ийг бичиж дуусгасан. Дэлхийн 2-р дайны даалгавраар нисээд хязгаарч эргэж ирэлгүй тэнгэр дээрх хот болсон. Тухайд Францууд германчуудтай байлдаж байсныг та бүхэн мэдэх бах. Сантексийн онгоцыг сөнөөсөн герман цэрэг хожим нь 2008 онд түүний онгоцыг сөнөөсөн гэдгийг олж мэдээд маш их харамссан тухай бас алдартай яриа байдаг. Зохиолчийн хувьд бол товчондоо нэг иймэрхүү. Гол сэдвтэ орохоос өмнө ойрд нэг л анхаарал төвлөрөхгүй, ой санаж муу, тарих маань гүйцэд ажиллахгүй байна гэсэн зовлонтой хүмүүс түр анхаарлаа хандуулаарай. Энэ бол угаасаа орчин цагийн хүмүүсийн хамгийн том асуудлуудын нэг юм байлээ. Бид энэ их ажил, энэ их мэдээллийн ачааллаас болоод тархины эдис маань хангалттай нөхөнтөлж чадахгүй байгаа нь асуудал. Энэ асуудлыг Германы Brain Active Denking амин дэмий хэрэглэснээр шийдэх боломжтой байгаа шүү. Brain Active маань ойрсоо сайжруулж, ой тогтоолт, анхаарал төвлөрөл нэмэгдүүлж, тархины цусан хангамж нэмж, ядрал ноцорлыг бууруулдаг. Найрлаганд нь гинко билова, витамин B5, мелисагийн ханд, кофеин, өндөр чанартай омега 3 агуулгадан мэдрэлийн бүх үйл ажиллагаа сэргийгийг зориулагдсан тархины тэжээл байгаа. Хайрцагтаа цагаан таблетттай бэлтгэл, шар омега 3 сөөжилж байдаг. Курс эмчилгээ учраас 1-3 сар л хэрэглэнэ. Бүх хэмийн сангуудаар байгаа болохоор тархины эмийн дэм явгаарай гэж зөвлөё. Ингээд зохиолд орцгоё. The Little Prince by Антоно ду Санкт-Экзюпери. 6 настай би томчуудад өөрийн зурсан зураг үзүүлсэн юм. Энэ зураг бол авраг могоо заан зайлгсан тухай зураг. Би тэдний миний зургийг үзээд айн гэж бодсон. Учир нь авраг могоо гэдэг зайлгсан идшээ ходоодон дотор олон сар өдөр хайлуулж иддэг аимшигтай амьтан болохоор. Гэтэл томчууд хэлэхдээ малгайны юунаас найх юм бэ гэцгээв. Би тэгээ тэдэнд ойлгуулахын тулд авраг могоон дотор нь заан зурлаа. Яагаад ч тэдэнд аливаа юмсыг байнга үгээр тайлбарлах хэрэгтэй байдаг. Би энэ томчуудаас үнэхээр их залхдаг байсан. Тэгтэл тэд миний зургийг үзээд зураг зурж суухын оронд газар зүй, түүх, математик, хэл зүй сур гэж надад зөвлөдөг байв. Ингээд миний уран зураачийн карьер 2 зургаар өндөрлөж би том болоод онгоцны нисгэж болсон. Би арай ухаалаг бөгөөд аливаа юмыг ойлгодог мундаг хүмүүс үргэлж өөрийн анхны зураг үзүүлдэг хിവэрээсэн. Гэтэ тэд бүгдээрээ л
малгай юм гэдэг байв. Тэгэхээр би авраг могой заан ярихын оронд ус төрийн бодлого, занга манганы тухай л ярьдаг. Инглээр тэд нар ухаантай хүнтэй ярилцсандаа сэтгэл хангалуун болдог байсан. Нэгэн өдөр би цүлдээгүүр нисэж байгаад моторын гэмтлээс болоод хөнгөө ийсэн цүлд газартав. Иргэн тойрон хідэн бэр явсан ч ямар ч хөнгөө эзүүцэл. Надаас өөр хинч байхгүй. Дээрээс нь 7 хоног л уух хөстэй байсан болохоор аль болох хурдан гэмтлээ засаад нисэх хэрэгтэй байлаа. Гэхдээ эхний өдрөө үнэхээр их цуцаж ядарсан байсан учраас би шууд унтав. Үүрцэж байхад би нэгэн чимээгээр сэрв. Надад хонь зураад өгөөч. Би аянган цохиулсан юм шиг л ухас игээл гайхаж ирлээ. Би нүдэндээ итгээгүй учраас нүдээ сайтар нухав. Гэтэл миний өмнө юр бусын бяцхан хүү зогсож байлаа. Надад хонь зураад өгөөч гэж хэлсээр л. Хүүг хартал төөрсөн бол биш юм шиг байгаа юм. Тийм ангаж сангасан зутарсан дүр бол ажиглахдаггүй. Надад авраг могоогоос өөр зурж чадах зураг байхгүй учраас би өнөөх малгай шиг харагддаг могоогоо зурж өглөө. Миний зургийг хараад хэлсэн бяцхан хүүгийн үг намайг гайхшруулв. Үгүй ээ. Авраг могоон дотор байгаа цаан биш. Надад хонь л хэрэгтэй. Тэгээд хидэд хонь зурх гэж үзсэн боловч хүү таалагдахгүй л байлаа. Дээрээс нэмээд мотороо яаралтай засах хэрэгтэй байсан учраас би залхуураад хайрцаг сурч үзүүллээ. Энэ хайрцаг дотор чиний хүсэж байгаа хонь бий гэв. Хүүд их л таалагдсан болол та. Хүү үргэлжлүүлээд миний онгоцны талаар энэ юу вэ гэд асуулаа. Би тайлбарлаж өгтөл тэр хөөх түүл чи тэнгэрээс унсан юм уу? Хойлоо адилхан юм байна. Чи ямар гаригаас ирсэн юм бэ гэлээ. Ингээд тэр хоёр хэсэг ярилцаж за ярилцах гэхээс илүү хүү зөвхөн өөрийн хариулахыг хүссэн зүйлдээ л хариуллаа. Бяцхан унтаж ямар ч байсан өөр гаригаас ирсэн. Түүний амьдрэх гариг нэг хавс шиг л хэмжээний жижигхэн гариг. Тав алхаад өдрөшин солигддог. Тэр бүр нэг өдөрт 44 удаа нарж арахыг харсан удаатай. Хүүд хонь эрэхтэй байсан шалтгаан нь түүний гариг дээр том мод ургачих юм бол үндэс нь гариг сүйдэх байсан бол бас гаригаа хамгаалах гэж асуужаас эрэг. Хамгийн гол нь энэ гариг дээр сарнаа байдаг ажилтай. Тэр сарнаатайгаа ив муутснаас болоод гаригаас гарсан тухайгаа ч хэлв. Сарнайг дүрслэх юм бол яг л хайрын дотроо халан гаднаа тийм нэг монгол эмэгтэй шиг. Өндөр шаардлагатай, өөртөө итгэлтэй, бороор бол борооноос халах гэж загнана. Салхишуурвал салхинаас хамгаал гэж шаардна. Тэгснэ худал ярьсан баригдаж бандах үедээ худлаа ханиалгадаг энэ төргээд яг л хүн шиг сарна. Хүү түүний бүх хүслийг биелүүлж, түүний үнэртэн татагдаж, түүнийг услана. Гэхдээ сарнаа худлаа ярих тоолонд хэдий түүнд хайртай ч гэлээ, түүнийг итгэж чадхаа болж гаригаа орхио отохоор шийдсэн. Ингээд тэр өөрийн гариг дээр байдаг жижигхэн галтуулын амсрыг цэвэрлэнгээ гарах бэлтгэлээ хангаж байтал сарнаа түүнд ийхүү хэлв. Би тэнийг байж намайг уучлаарай. Би чамд хайртайч миний буруугаас чи юу ч мэдсэнгүй. Чи ч бас над шиг тэнийг байж. Чамд хас жаргал хамаг сайн сайхан бүхнийг хүсье. Одоо бити энэ зогсож удаад намайг уяад бай. Энд чинь уур үргээд байна шүү. Нэгэнд явахар шийдсэн бол одоо яв гэлээ. Хүү тэр үед анхны удаа сарнаас өөрт нь хайртай байсныг мэдээд сэтгэл хөдлсөн ч уйлж байгаагаа үзүүлэхийг бодоод гаригаа орхио одлоо. Энэ тухайгаа дурсаж нисгэж хүү ийхүү хэлв. Хэрвээ хэний хэдэн мянган од ирэхс дундад ганцхан гариг дээрх ганцхан цэцгийг хайрладаг бол тэр шөнийн тэнгэрийг харах тоолонд жаргалтай болдог. Гэтэ би тэр үед юу ч ойлгодоггүй байлаа. Түүний үгсийг биш, үйлдэлээр нь түүнийг харах хэрэгтэй байсан юм. Тэр сайхан үнрээ надад бэлгэлж, миний одыг гэрэлтүүлсэн. Би түүнээс зүгтх ёсгүй байсан юм. Ёжсон үгсийн цаана хайр байсан гэдгийг анзаарах хэрэгтэй байж. Гэтэ би дэндүү гинэн бөгөөд хүүхдтэйжээ. Тийм ч учраас түүнийг хайрлаж сураагүй байлаа. Уг ном бол энгийн бичлэлтэйч тайлж ойлгож өөртөө ухамсарлахад хэцүү төрлийн ном. Миний унсан хувилбар дээр ч гэсэн орчуулагчийн тэмдэглэл дээр ингэж бичсэн байсан. Тийм болохоор та өөртөө тусгаж, өөрөө хариултаа олоорой гэж хүсмээр байна. Надад юу гэж санагдсан бэ гэвэл ямар ч гэсэн сарнаа хунтайжаас илүү хэрсүү бөгөөд ухаалаг байсан. Хунтайж өөрөө хэлж байгаачлан бодит байдлыг ойлгож, нүүр тулахын оронд зугтаж, холдох шийдвэр гаргасан. Харин сарнаа аачсан нь олдохгүй тийм характертай ч гэлээ түүнийг явуулахыг шийдсэн. Хайр гэдэг бол хайрлах объект өсөж өгчийг хүсэж анхаарах явдал гэдэг. Тийм ч учраас сарнаа хунтайж үлдээх биш, явуулахыг хүссэн. Түүнийг орчлон ертөнцтэй танилцаад болохгүй ойлгоод
аялаад хөгжөөд ирээсэй гэж хүссэн. Хамгийн хэцүү сонголт гэдэг бол хайртай хүнээ түүний төлөө орхих явдал байдаг. Үүнийг сарнаа хийж чадсан. Хунтайж гисэн хайр гэдэг бол амаар хэлсэн үгс биш. Харин зүгээр л тэр оршихоо оршиж байгаад талархах явдал гэдгийг ойлгоод одоо энэ дэлхий дээр байгаа юм. Мөн шүний тэнгэрийг харах тоолонд үүнийг хаа нэгтээ сарнаа байгааг мэдээд аз жаргалтай болдог гэсэн хэсэг. Энэ магад хамгийн үзэлтэнтэй хэсэг байх. Хамгийн чухал зүйлс гэдэг бол нүдэнд харагддаггүй. Од гар хэсгийг харлаа гэд тэр дундаас сарнааг олно гэж байхгүй. Гэтэ тэнд байгаа гэж доторх ертөнцөөр харах. Нүдэрээ биш, зүрхээрээ харах гэдэг хамгийн чухал. Энэ хороо ертөнц хичнээн бараан бөгөөд хатуужтуу муухай аж болгоч хүн өөрөө хамгийн сайн сайхнаар мэдэрч чадах юм бол бүх зүйл өөрт өнгөт харагдана. Ийм л мессеж энийгсээс надад туссан. Ингээд хүү өөрийн гаригаа орхио одоод 6 гараар явсны эцэст дэлхийд буудаг. Зам таарсан тус 6 гариг зургуулаа маш сонирхолтой. Гариг тус бүр хүүгийн байсан гариг шиг жижигхэн бөгөөд нэг л хүнтэй. Хамгийн ихний гариг бол хааны гариг. Үүн өөрийгөө хаанаар нэрлсэн хүн сууж байх бөгөөд маш захирангуй. Хүүгийн ившээ хийч зөвшөөрдөггүй. Тийм захирангуй хаан байв. Хүү гайхаад "Ноёнтоо, та юуг хаанчилдаг юм бэ?" гэд асуудал хаан бүхнийг гэж хариулав. Гэтэл тэр гариг дээр хүн бүхэл эргэн тойрны бусад гариг дээр ч хинч байхгүй байлаа. Ингээд хүү дараагийн гариг дээр очлоо. Энэ гарийг нэрлэх юм бол сайрхал гариг. Сайрхах гэдэг бол онгирох, баартах, өөртөө хит итгэлтэй байх гэсэн үг. Энд нэр алдарт дуртай нэг хүн амьдардаг байж хүүгээс алга ташуулахыг л хүсдэг байлаа. Хүү томчууд иж үнэн сонио босоочгүй гэж бодон аялаа үргэлжлүүлв. 3 дахь гариг бол архичны гариг. Хүү гайхаад "Яагаад чи уугаа вэ?" гэж асуулаа. "Мартах" гэж хэмээн архич хариулв. "Юуг мартах гэж?" гэхэд "Өөрийнхөө шившгтэй байдлаа мартах" гэж гэлээ. Хүн үнэн сэтгэлээс туслахыг хүсээд "Ямар шившиг тарьсан гэж асуув. Тэгтэл архич нь "Уухын шившиг" гэж хариулв. Хүү яахаа мэдгээ болоод энэ гариг ичээс орхилоо. Дараагийн гариг бол хөрөнгөтний гариг. Чухал царайлс ир тоод олж суун. "Хүү сайн байна уу? Тамхичин унтарсан байна" гэв. Ир тоосон шинжгүй. 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5. 5 дээр нэмэх нь 7 тэнцүү 12. 12 дээр нэмэх нь 3 тэнцүү 15. Сайн байна уу? 15 дээр нэмэх нь 7 тэнцүү 22. 22 дээр нэмэх нь 6 тэнцүү 28. Гал хасах зав алгаа 26 дээр нэмэх нь 5 тэнцүү 31. Ашгүй ингээд нийт 500 сая 622 мянга 731 юм байна. Энэ 500 эдэн сая бол түүний эзэмшдэг оддын тоо байв. Хүү гайхаад "Энэ их од юунд хэрэгтэй юм бэ?" гэж асуухад "Энэ их од намайг баян байлгана" гэв. "Та юуны төлөө баян байгаа юм бэ?" гэхэд дахиад өөр од авах гэж хэмээн хариулв. Хүүгийн хувьд томчуудын чухалчилдаг зүйлсийн талаарх бодол тэдэндээ тис ондоо байв. Тэгээд хүү ингэж хэлв. "Би цэцэг эзэмшдэг байхдаа өдөр болго усалдаг байсан. Би 3 галтуул эзэмшдэг байхдаа 7 хоног болгон тоог нь цэвэрлдэг байсан. Тийм учраас цэцэгний хувьд галтуулын хувьд ч би эзэн бөгөөд тэдэнд тустай байсан. Харин та оддод ямар ч тусгүй юм байна" гэж хэлж орхиод цааш явлаа. Өнөө хэрхийлж барих үгийг олж ядан амаа ангалзуулна. 5 дахь гариг бол хамгийн жижигхэн гариг байсан. Нэрлэл Динлүүгийн гариг. Энд зөвхөн Динлүүч 2 байлаа. Тэр минут тутамд Динлүү хасааж Динлүүгээ унтраа. Минут тутамд өдрийн мэнд, орой мэнд гэд Динлүүгээ хасааж Динлүүгээ унтраа. Хүү гайхаад шалтгааныг нь асуухад тэр ингэж тохируулсан юм гэж хариулна. Яриаг нь сонсоход анхандаа ийм байгаагүй юм шиг байгаа юм. Түүний гаригийн тэнхлэхэд ойрох хугацаанд хурдсаар агаад эцэст нь ийм болсон болохоос биш өмнө нь өдөр нь амарч орой нь ундах цагтай байж. Динлүүчийн хамгийн том хүсэл нь амрах. Тэр уг нь жижигхэн гариг дээр аажуухан 3 алхаад л гаригийн нартай талд нь амарч болох байтал түүнд үүнийг бодох сөхөөч байсангүй. Динлүүчийг харахны сантекс орчин үеийн завгүй хүмүүсийг төрсөн юм шиг санагдсан. Нэг л мэтгэд ажилд орвч юуны төлөө ажиллаад байгаагаа мэдгээ байлдаг шиг. Гэхдээ хүн анхны удаа өөрөөсөө өөр зүйлийн төлөө хичээж байгаа Динлүүчийг хараад түн дуртай болсон. Гисэн ч энэ гариг 2 хүн амьдрахад хитрхий жижигхэн байлаа. Иймээс тэр дараагийн гариг зорьсон. Энэ гариг бол газар зүйчин гариг.
Эрдэмтэн доктор профессор Магийн үгэн энд суuna. Тэр зурхаас биш өөрөө огт очиж үздэггүй. Үзхийг хүсдэг нэг юм байлаа. Үгэн хүүгийн гаригийн талаар асуув. Манай сонио ачралтай юм байхгүй. Жижигхэн гариг байгаа юм. Надад 3 галт бол бий. Бас нэг цэцэг бий гэлээ. Тэгтэл өвгөн би цэцэг тэмдэглэдэггүй. Тийм хурдан хатдаг зүйл миний зурагт хэрэггүй хэмээн хариулв. Тэр үед хүн анхны удаа зүрхээ хатгуулсан мэт өвдөлт мэдэрдэг. Би дөрөвхөн өргөстэй тийм эмзэг амьтны гэрте ганцаараа нөргсөн байж штэ гэж бодов. Газар зүйч өвгөн хүү дэлхий зургийг санал болгов. Үгний хэлж байгаагаар дэлхийг алдартай бололтой. Ингээд хүү дэлхий дээр ирдэг. За энэ 6 гариг бол ингээд сонсоход хөвгчлөлтэй юм шиг. Гэтэ миний бодлоор хүмүүсийн орчигдод 6 түгээмэл зан характер баг. Хааны гариг бол эрх мэдэл автсан зан төлөв. Сайрхлын гариг бол нарцизмд автсан зан төлөв. Архичны гариг бол зугаа зингэл автсан зан төлөв. Хөрөнгөний гариг бол эдийн шунал автсан зан төлөв. Дэнлүүчийн гариг бол хөдөлмөрийн боочлол автсан зан төлөв. Газар зүйчийн гариг бол хоосон мэдлэгт автсан зан төлөв. Бид хүмүүс ихчөө багчөө эдгээр зан төлөвийн аль нэгт нь эсвэл нилээ идэд автчихсан байдаг. Бид өнгөрсөн айлын гаригтэр байсан. Үүнээс нэг эсвэл нилээд хэдэн зүйл сурсан. Магадгүй ирээдүйд дахиалны гаригтэр очих болно. Гол нь энэ бүгд буруу гэж байгаа юм бол биш. Аль нэгийг туулаад аль нэгэнд байгаад үзчихэд гимгүү гэж боддог. Амьдрал бол хизээч нэг юм байдаггүй. Байнгын өөрчлөлтөнд байдаг учраас хамгийн чухал нь өнгөрснөө дүгнэж, үүнээсээ суралцаж, ирээдүгөө залах тэр ухамсар байх. Энийг сонсож байгаа та одоо өөрийгөө аль гариг дээр байгаа гэдгээ нэг бодоод үзээрэй. Мөн энэ жил 12 ихтэй сургуулаа төгсөж байгаа залуустай халуун дулаан баярын мэндийг хүргье. Сургууль төгсөөгүйч сэтгэл шулуудад алдаа дутагдлаасаа суралцаад ямар нэгэн зүйл хийж бүтээх гээд замдаа гарсан залуустай ч бас баяр хүргье. Хаврын сүүлийн сар, сүүлийн 7 хоног гэдэг бол хамтаа хичээсэн хажуудах нэгнэ. Дэмжиж ирсэн гэр бүлээ, хичээл зүтгэл гаргасан өөртөө талархах тийм сар юм шүү. Иймээс эдгээр хүмүүст талархлаа илэрхийлээрэй. Inspired by Хинэтэл. Ингээд үргэлжлүүлье. За дэлхий дээр ирсэн хүүгийн анхны сэтгэл бас их сонирхолтой. Энд 111 хаан, 70000 газар зүйч, 900 мянган хөрөнгөтөн, 460 мянган дэнлүүчид, 750 сая архичин, 311 сая өөртөө дурлагчид. Ингээд 2 тэрбум орчим томчууд байдаг юм байна. Гэж бичигдэж эхэлдэг. Юутач хүү Африк их ТV Сахарын зүйлээр газарддаг. Энд хамгийн ихэнд могоотод таардаг. Могоот хүн дэлхийн талаар ерхийдэн тайлбарлаж өгөөд төгсөлт нь ийхүү хэлдэг. Хэрвээ чи өөрийн гариг руугаа буцахыг хүсвэл намайг болоорой. Надад амьтныг хөрсөндөн буцааж холын холд хүрэх чадвар бий. Ингээд хүү цааш алхасаар нилээд хоолцол, хат авцал, цас мөсийг туулан явсаар нэгэн цэцэрлэгтэр хүрээд ирдэг. Тэр цэцэрлэгт маш олон бүр 5000 сарнад илэрсэн байв. Тэгэд хүү шоконд ордог. Бүр уйлдаг. Яагаад уйлсан бэ гэвэл хүү ингэж боддог. Тэр сарнаа өөрийгөө цор ганц сарнаа гэж ярьдаг байсан. Тэгтэл ганц цэцэрлэгт яг адилхан сарнаа мянгараа байна. Би түүнийг хамгийн чухал эрдэнэс шиг нандинаж байсан ч хаасайг ургадаг юрдийлний цэцэг байсан юм байна. Хүүгийн хувьд сарнаа бол цор ганц байсан. Цор ганц сарнаа түүнийг онцгой болгодог байсан. Тиймч тулдаа сарнаа хүүд маш үнцэнтэй байсан. Ингээд анхны удаа сарнаа илбэг байдгийг мэдээд хүүгийн игдүү үрж цөхрөл автах болов. Энэ бол магадгүй хүн нийгэмд хүл тавиад аялаад юм үзэж нүд тайлаад том болох процесс тулгардаг үүсгэл байх. Өөрийгөө эсвэл өөрт байгаа зүйлээ онцгой гэж бодох авч уудам хороо дэлхийд өөр шиг хүмүүс, өөрийг нь орлох хүмүүс сая саяараа байгаа гэж бид боддог. Гэтэ бодит байдлыг сайн анзаарч илүү үнэн сэтгэлээр харах тусам нэгэн зүйл хизээч дахиж оршдоггүй гэдэг үннийг бид мэдэж том болдог. Үргэлжлүүлье. Хүү цөхрөөд тал дээр хифтэнгээ энэ тухай бодож байтал дараа нь үнэг гараад ирдэг. Би одоо маш их гонхтой байна. Надтай хамт надад өгөөч гэж хүү үнгээс гуйдаг. Гэтэ үнэг татгалзаад ийхүү хэлв. Би чамтай наадаж чадахгүй. Би чам тасаагүй байгаа. Одоо чи миний хувьд хэдэн мянган хүүхдээс ялгаагүй нэг л хүүхэд. Би чиний хувьд хэдэн мянган үнэнээс ялгаагүй нэг л үнэг. Гэтэ хэрэг хойлоо бие бидэд асуул. Чи миний хувьд цор ганц хүүхэд. Би чиний хувьд цор ганц үнэг болно.
Би чам дасахын тулд бидэнд маш их төвчээр хэрэгтэй. Эхлээд чи надаас зайдуу суuna. Тэгэд өдөр болгон баг багаар бахаан зэрэг ортож суух хэрэгтэй. Тэгээ болж үйл хоёлаа тогтсон цагт уулзчихвэ. Учир нь гэвэл хэрвээ чи өдөр болгон 4 цагт ирнэ гэвэл би 3 цагаас л тоглоод эхэлнэ. Тэгээ минут өнгөрөх тусам чамайг ирнэ гэж бодохоор л улам аз жаргалтай болно. Ингээд л би аз жаргалын амтыг мэдэх болно. Гэтэ үн төвчээр хэрэгтэй. Цаг хугацаа хэрэгтэй. Харамсалтай нь хүмүүст ямар ч цаг алга. Тийм болохоор тэд хамгийн чухал зүйлийг юр мэдэхгүй явсаар л байна. Ерөн бид зөвхөн дассан юм л таньдаг. Хэрвээ би чам дасвал чиний хүлийн чимээ надад яг л хамгийн сайхан аялгау шиг сонсогдно. Тэр аялгаугаар би чамайг ирж байгааг таних болно. Чиний чимээ намайг үүрнээс минь гарах болно. Тэр улаан будаан тариалангийн талбайг хардаа. Би талах идэггүй учраас ууг надад тэр ямар ч хэрэггүй. Надад юу ч санагдахгүй л дээ. Гэхдээ тэр тариалан чиний үсний өнгө шиг өнгөтэй юм. Хэрвээ би чам дасах юм бол хичнээн гайхалтай юм болно гэж. Яагаад гэвэл энэ алтан шаргал гэрэлтэх тариалангийн талбай надад чамайг санагдуулж би чамайг санах болно. Талбайн дээгүүр өнгөрөх салхины чимээнд хүртэл би сэтгэл татагдах болно. Одоо би чам нэгэн чухал зүйлийг хэлж өгье. Гэтэ чи ихлээр сарны цэцэрлэг рүү яваад оч. Чамайг ирэхээр чинь хэлж өгье. Ингээд хүү дахиж цэцэрлэгт очдог. Тэгээ тэнд ингэж хэлдэг. Та нар бол үзэсгэлэнтэй. Гэтэ дотор тал нь хоосон юм. Би та нарын төлөө өгч чадахгүй. Мэдээ зөрөө өнгөрөх хүмүүс миний сарнайг харуул адилхан л зүйл бодогдох байх. Гэтэ зөвхөн тэр сарнаа. Цургаанс тэр таад бүгдийг нийлүүлснээс ч надад үнцэнтэй. Би усалсан, шавж хорхооноос хамгаалсан, салхи борооноос халгалсан зөвхөн тэр сарнаа. Гомдлож, гойчилж өнгөрөх тоолонд би түүнийг анхааралтай сонссон. Учир нь тэр минийх болохоор. Хүү буцаад үнэг дээр очдог. Үнэг тунд хамгийн сүүлчийн чухал зүйлийг зааж өгдөг. Тэр бол маш энгийн зүйл. Аливаа юмс үзэгдлийг сэтгэлээсээ хар. Учир нь хамгийн чухал зүйл нүдэнд үл үзэгдэнэ. Чиний түүний төлөө зарцуулсан цаг сарнайг чамд онцгой болгож байгаа юм. Ингээд хүүгийн яриа өнөрлөөд нэгсгчтэй одоодоо буцаад ирдэг. Та бүхний дахиж нэг удаа энэ хэсгийг сонсоосой, эсвэл уншаасай гэж хүсмээр байна. Энэ хэсгээс мэдрэгдэх мэдрэмж, ойлгох сургамж хүн болны хувьд өөр өөр ах. Миний хувьд гэвэл хүн амтан, эд зүйлс, хийх зүйлс, дурсамжид бүхэл зүйл дээр адилхан санагдсан. Юу вэ гэхээр хүн хамгийн их цаг зарцуулсан зүйлдээ хамгийн их хайртай болдог. Ямар нэгэн ажил анх эхлэхдээ тийм онцгой бол байдаггүй. Гэхдээ бид цаг хугацаа, хүч хөдөлмөрөөр зарцуулсны эцэст л ажилдаа дурладаг. Урлаг, уран бүтээлч тэр. Хамгийн их шаналж, хамгийн их зүрх сэтгэлээс шингээж хийсэн бүтээл хизээч мартагддаггүй. Хүмүүсийн хувьд л хувь тавилангийн хүндэд таарна гэж байдаггүй гэж боддог. Хин нэгнийг хайрлаж, халамжилж, бодож, хамтаа цагийг өнгөрүүлсэн эцэст л үүндээ тасаж түүнийгээ хувь тавилан болгодог. Хайр, хүүхэд, найз нөхөд бүгд адилхан. Тийм болохоор бидний хувьд гудамжин зөрсөн хэн буугач онцгой хүн болох боломжтой. Харин дасаж, дасгсан бол үүндээ хариуцлагатай байх ёстой. Үнэг бас ингэж хэлдэг. Үүнийг л мартаж болохгүй юм шүү. Чи өөрийн дасгсан зүйлдээ үүрд хариуцлагатай байх ёстой. Чи сарнаад хариуцлагатай гэж. Тэгээд түрүүн хэлсэн шиг үлдсэн эсэх маань дэлхий дээрх хүү болон нисгчийн хооронд хийсэн яриа байгаа. Би бол таныг өөрөө уншаасаа гэж хүсэж байна. Энэ номыг заавал надаар ч юм уу те яриулахтай биш. Өөрөө уншиж, өөрөө өөрийнхөө хариулт олох ёстой. Номоо чалгын чинь маш жижигхэн зохиол байгаа. Уншиг гэвэл англи хэл дээр интернет дээр үнгүй зөндөө байгаа. Монголоор сонсъё гэвэл Ebook app дээрээс байгаа. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлөё. Дуустал нь сонсонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа, баяртай.